Сайн байцгаана уу? Хятадаас бэлгүүн, Америкаас Дана, Монголоос хасаа миний бие гадаад дотоодын 7 хоногийн шинжлэх ухааны мэдээг өргөдөг галуу шоу нэвтрүүлэг маань эхэлж байна. Манай энэ удаагийн нэвтрүүлгийг цахим ирээдүйд хамтдаа өрөөтэй G-Mobile компани болон энгийн бөгөөд төгс хадгалаа бориотой Японы Roto компани оролцож байгаа. Уг нэвтрүүлэг NTV телевиз болон Од Мөндөр радио 83.3 107 төлгөө YouTube сувгуудаар тус цацагдж байна. За, энэ 7 хоногийнхаа мэдээллийг шууд надаас эхлэе явчих. За тэгээд Гяскас мэдээлэл явуулчаа. За энэ 7 хоногт явуулчихсан Sora 2 гэдэг. Энэ нь бол 7 хоног болгоно л миний мэдээнүүд бол ихэнхдээ OpenAI компани шинэ бүтээгдэхүүнүүдэд холбогдоод байгаа. Яагаад ч OpenAI-с мөнгө авсан юм уу хаашаа? За OpenAI компани 9 сарын 30-нд энэ текстээс видео үүсгэдэг Sora гэдэг бүтээгдэхүүнийхаа дараагийн загвар болох Sora 2 гэдэг бүтээгдэхүүнийг танилцуулсан. За анх 2024 оны 1 сард Sora танилцуулагдаж байхдаа бол нэлээд хүмүүсийг бас гайхшруулсан. Ямар гайхалтай юм бэ? Ямар мундаг юм бэ гэд нэлээд басан гэж явжсэн. Донцолгоож ирсэн одоо энэ хиймэл оюуханы ертөнцийг. За шинэ загвар нь болохоор нэлээд олон тийм сонирхолтой фичерүүд буюу онцлогуудтай. За жишээлбэл дуу оруулалт гэж байгаа. Одоо жишээлбэл сайхан Google-ийн Veo 3 гэдэг гарсан шүү дээ. Тэр нь ерөөдөө хамгийн анхны одоо тийм дуу оруулалттай буюу одоо нөө видео генерейт хийхдээ зөвхөн видеоноос гадна тухайн видеонд төрүүлсэн дуутай гаргадаг онцлог байна. За яг энэ удаагийн Sora 2 ч гэсэн яг тийм онцлогтой гарч ирсэн. Синхрон дуу оруулалт буюу одоо хүн юм ярьж байхад бол тухайн хүний хоолойд дуу оруулах юм уу тий. Бас дээрээс нь саунд эффектүүд, одоо янз бүрийн дэлбэрлээ, унлаа. Бүр ер нь видео гэдэг юм чинь дуу шуум гэдэг юм хамгийн чухал шүү дээ тий. Тэгээд энэ зүйлтэй цуг одоо аудиотойгоо цуг гаргадаг гэдэг харин нэлээд онцлог давуу талтай. За дээрээс нь физикийн хуулиудаар нэлээд сургаж өгсөн юм байна. Одоо энэ хөдөлгөөний аль хэдийн харилцан үйлчлэл одоо гэр зүйдэр гэдэг ч юм уу тий. Энэ камер маамрын хөдөлгөөн энэ гэсэн бүх юмнуудыг илүү бодит болгох зорилгоор одоо илүү реалистик болгох зорилгоор физик тал дээр нь илүү алдаа багтаа болгосон. За бусад ижил загваруудаас яг энэгээр нэлээд онцлог давуу талтай гэж харагдаж байгаа. Одоо чи яа тийм усан дээр ингээд юм унахад тэндээс үүсэж байгаа долгион гэдэг ч юм уу. Эсвэл ингээд эргэлдэж байгаа юм өдөлбөр өдөлж байгаа хүнд одоо тий гар хурууны яг дээр нь байгаа юмнууд яаж унах юм гэдэг ч юм уу гэх мэтчлэн одоо ийм манан бодон татангууд хүний сүүдэр яаж тэнд нь харагдах вэ? Камеранд нэр нь одоо нэг юм жижигхэн юм шингэн ингээ онцгоор яаж тэр нь одоо ингэ лүүр болж харагдах гэх мэтчлэн физикийн үзэгдлүүд дээр нэлээд сайн сургаж өгсөн. Гэдгээрээ өмнөх загвар болон бусад яг ижилхэн төрлийн хиймэл оюуханы загваруудаасаа нэлээд онцлог давуу талтай ийм одоо хөлбөр болсон байгаа. За бусад загваруудаас бас нэг сонирхолтой юм болохоор удирдах боломж нь илүү сайжирч өгсөн байгаа. Одоо жишээл яа хугацааны дарааллыг нь илүү нарийн тохируулах боломжтой. Одоо яг тэтгэх минутын дээр нь тим оруулахаар айсгүй яг тэрний дараа энийг оруулаарай гэдэг ч юм уу те тухайн хөдөлгөөнүүдийг нь илүү сайн одоо эдит хийх боломжоор хангагдсан. Бас нь Cameo гэдэг нэг шинэ боломж гаргаж ирсэн. Одоо Cameo ямар учиртай гэдэг өөрийнхөө зургийг юм эсвэл найзынхаа зургийг өөр хүний зургийг эсвэл нэг амтны зургийг одоо өөрийнхөө нохоо гэж юм уу те эсвэл дуртай одоо тэр жижиг хүүхэлтэй мөглтэй энэ видеонд ингэж оруулах тийм тэр одоо боломжийг олгож байгаа Cameo. Яг нь кино минон дээр чинь нэг алдартай жүжигчд энэ төр гинт орж ирээс сайн уу гэж гарал явдаг иймэрхүү юмнууд эдэн шүү дээ. Нэг бол алдартай жүжигч байж болно, нэг бол алдартай дүр байж болно, алдартай жижиг объект байж болно. Ингээд зүгээр тэр кинонд хальт гараад өнгөрөхөөр ингээ хүмүүс өө ямар гоё юм бэ тэрний хэсэг явж ш тэгээд иймэрхүү үзэгдлийг бол ер нь Cameo гэж ярьдаг. Тэгэхээр яг энэ одоо зүйлээрээ дамжуулаад энэ функцээрээ дамжуулаад жишээл би бэлгүүн Дана 2 нэг өөр газар сансар мансар туг явж байгаагаар видеон дээр хийж болно те. Би дэлхий дээрээс муудаж байгаа ч юм уу те. За явц ингэж дурын хүнийг бол Cameo болгож оруулах боломжтой болж байгаа юм байлээ. За Sora application гэдэг шинэ цоошин гар утсны аппликейшн гаргасан. Ер нь бол бусад одоо энэ видео одоо текстээс видео үсгдэг энэ үйлчлэгэнд бол ихэнхдээ л юм юм байхгүй л те. Одоо аппликейшн төр байхгүй. Тухайн одоо тэр химэл оюуханыхаа аппликейшн дотор л яг зөвхөн тусдаа энэ текстээс видео гаргах үүсэх гэдэг аппликейшн үсэ байдгүйс. Гэтэл энэ одоо болохоор энэ OpenAI компани тэр Sora app-ыг танилцуулаад тухайн Sora app дотор бол за яг би бол видеогоо ингээд үүсгэж болно текст өгөөд дээрэс нь өшөө өөрийнхөө видеонуудыг найзуудтай үзүүлдэг. Айцгүй найзуудынхаа видеонуудыг үзэгт гэдэг ч юм уу. Одоо тэр нэг юу яагаад байгаа химэл оюуханаар генерейт хийлүүлээд байгаа Sora-гаар генерейт хийлүүлж байгаа видеонуудыг бие биенийхээ үзэг айцгүй
олон нийтийн одоо сошиал гэдэг шүү дээ. Сошиал боломжуудаар ингэж хангаж өгсөн байна. Нэг өсөндөө найзгаа видео үзэн, дэлхийн бүх видеонуудыг үзэн, ер нь яг л TikTok шиг. Энэ зөвхөн химэл оюуханаар бүтэн TikTok л гэсэн үг юм байна шүү дээ. Тийм, химэл оюуханаар бүтэн TikTok. Гэхдээ одоо жишээл би Twitter гэж байдаг бол твит болгоноос ч одоо видео генерейт хийгээд тэр чинь яг TikTok шиг үзэх боломжийг олгож байгаа байхгүй тий. Ингэснээр болохоор нэгэн сошиал боломжуудаар хангагдсанаас гадна одоо TikTok энэ шиг бас юу ээж магадгүй. Хүмүүсийг донтуулж болорч магадгүй гэдэг талаас нь яг хэрэглэгч байгаа донтолт эцэг эхийн удирдлага энэ төр гэдэг зүйлс төр нэлээд бид нар анхаарсан гэдэг иймэрхүү ямайг бас хэлээд байсан. Зөө. За дээрэс нь оюуны өмч гэдэг аюу тийм том одоо асуудал үүсдэг. Одоо энэ ерөнхийдөө нь зураг генерейт хийдэг эсвэл видео генерейт хийдэг зүйлүүдээс. За өмнө нь одоо OpenAI компани бол ийм зүйлтэй маш том зүйлээр тулгарч ирсэн. Жишээлбэл ChatGPT дээр текстээс зураг үүсгдэг шинэ үйлчилгээ танилцуулж байхдаа бол Японы алдартай Ghibli гэдэг студийн стилээр зураг үүсгэж үзүүлээд тэгсэн чинь нөгөөт нь бага оюуны өмчийн асуудалтай тулгараад бөө юм бас. Хүмүүс ч одоо эн чинь ер нь болж байгаа мó гэд Ghibli студиэс нь хүртэл одоо энэ бол бидэрт акт таалагдахгүй байна гэдэг тийм мэдээллийг хүртэл хийсэн. За тэгэхээр ерөөсөө энэ одоо бол энэ алдаагаа дахиж давтахгүй үүднээс оюуны өмчийг одоо илүү сайн дээдлэнэ. Тэгээд одоо оюуны өмчийн шалгалт хийдэг зөрчлүүдийг мэдэгддэг гэдэг ч юм уу те. Янз бүрийн одоо тухайн нөгөө нэг аппликейшн дотор нь бол шинээр үүсэж байгаа видеонууд дээр оюуны өмчийн ямар нэгэн алдаа дутагдал зөрчил байна уугүй юу гэдгийг шууд автоматар тухайн оюуны өмчийг эзэмшигч газар эсвэл OpenAI-г мэдэгддэг. За тэгээд дээрэс нь оюуны өмчийн эзэмшигчтэй нь илүү сайн хамтарч ажиллаад тухайн оюуны өмчийн эзэмшигчт нь өөрсдөө за энэ контентийг бол энэ өгөгдлийг бол энэ зургийг бол энэ аудио видеог бол химэл оюухан цаороод ашиглуулахыг зөвшөөрж байна гэдэг юм зөвшөөрлөг өгөх одоо тэрийг удирдах эсвэл зөвшөөрөхгүй байна гэдэг. Бүр цаашлаад бол өөрсдөө бол яг баталгаатай биш ч гэсэн өөрсдөө яг ерөнхийдөө ингэж хийсэн зүйл нь оюуны өмчийн одоо тэр эзэмшигчтэй өөрсдөө ашиг орлогыг хуваалцах ийм боломжоор хангаад гэсэн ийм зүйлийг хэлсэн байна. За энэ нэг гайхалтай. Хэрвээ миний зорсон зураг бас те цаороод ашиглагдаад нэг хүний мөнгө төгрөг олох боломж нь болсон байх бол би бас эднийг жоохон чамаагүй мөнгөний авалцаа сууж байна гэсэн үг шүү дээ. За нэг тийм юм. Чи үчи тэгээд эхэлсэн юм шүү. Байсгээл OpenAI ярил. Яг хэдэг авсан хэлчих. Яг баригдлаа да бүр хэдэг авсан. За deepfake гэдээ бас нэг аюу тум асуудал байдаг. Одоо ер нь бол энэ аудио зураг генерейт хийх тэр цэм одоо энэ аудио видео генерейт хийж байхад бол тухайн хүнийг одоо камео гэдэг байгаа шүү дээ. Камео байдлаар оруулж иргэдээ би банкныхаа мөнгийг татмаар байна. Миний нууцыг чи юулээ энэ төр гэдэг аудио генерейт хийж байгаа банк руу явуулах ч юм уу. Эсвэл тэр хүний өмнөөс худлаа мэдээлэл хийж байгаад олон нийтийг одоо төөрөгдүүлэх ч юм уу те. Иймэрхүү асуудал гарч байна. За нэг. Хоёрт болохоор худлагаас би өөрөө худлаа мэдээлэл хийчихэд бас deepfake л хийж болно гэдэг чинь янз бүрийн асуудал нэг. За тэгвэл энэ бусдын төрх дуу хоолойг одоо ингэж хуулбарлах асуудал энэ deepfake-ийн асуудал дээр бол нэлээд одоо бас те хамгаалж өгж байгаа гэдэг талаасаа өөртөө мэдээлэл хийсэн. Гэтэ яаж хэрхэн хамгаалж байгаа гэдгийг нь би сайн айхтар судалж амжсангүй. За нэг юм хөө. Сора хоёрын тухайд бол. Одоо ингээ цаашаа нөгөө жоохон бахад нэг кинонууд гардаг байсан шүү дээ. Хоорондоо дүрсээ харж ярингууд нөгөө талын дүрсийн хүн нь ингээд яг үндэ тэр хүн нь биш. Тэр хүнийхэн зүгээр дүрсийг ингээд deepfake шиг одоогийн deepfake шиг ингээд холбоорлуулаад нөгөө нь тархитчдаг. Тийм нэг янз янзын кинонууд байдаг. Тэр нэрний 90 үед яг амьдраад байгаа юм шиг шүү дээ. Амар санагдчихлаа. Яг үнэ. Чи яг хасаа мөн үү? Надаас хуулбарласан. Би одоо Сорагийн бичлэг юм. За дараагийн. За дараагийн хандлаар Periodic Lab гэдэг шинэ хиймэл оюуны тийм компани үүссэн байгаа. За Periodic Lab нь болохоор одоо нэлээд том компаниуд ер нь бол тэрц маань хиймэл оюун ухаан дээрээс нь одоо орчин үеийн attention mechanism, transformer загвар магвар гэдэг ер нь хиймэл оюун ухааны тал дээр түүчилж байгаа хүмүүс компани хаяад. Тэгээ ингээд яг лаг мундаг эрдэмтэд нь одоо компани хаяад цоо шинэ юм тал бүрээс ингээд суулсан эрдэмтдийн бүтээсэн ийм компани байна. За ерөнхийдөө бол шинжлэх ухаанч AI үүсгэх зорилготой AI эрдэмтэн үүсгэнэ гэдэг ийм зорилготой Periodic Lab гэдэг компаниг байгуулсан. За тэгээ саяхан одоо энэ өнгөрсөн 7 хоногт 300 сая Америк долларын санхүүжилт босгосон тухай ийм мэдээлэл гарсан. Тэгээд OpenAI, Google болон Meta тэргүүт ер нь AI мангар том компаниудын зорилго бол ерөнхийдөө AGI буюу ерөнхий хиймэл оюун ухааны үүсгэх ийм зорилготой.
ерөнхий хэмжээ оюухан гэдэг чинь бүхэл тал дээр мэдлэгтэй тий. За би дээрэс нь AGI хамгийн том одоо тодорхойлол шинээр зүйлсийг одоо сурах чадвартай, мэдлгүүдийг одоо ингэж ерөнхийлөх чадвартай юм байдаг. Одоо гэтэл одоохондоо альч хэмжээ оюуханы компани AGI гаргасан тийм юу байхгүй, тохиол байхгүйгаа. А гэхдээ бүгдээрнийх нь зорилго нь ерөөсөө AGI. А гэтэл periodic lab-ийнх нь болохоор AGI гэж хийх гэж явж ирснаас тэрний оронд одоо энэ эрдэмтдийн хиймэл оюун буюу яг тусгайлан нарийн мэдлэг дээр нэг сургасан ийм хиймэл оюухан үүсгэж гэдэг ийм зорилго тавьсан байна. За энэ юу гэсэн үг юм гэхээр хиймэл оюухан ерөнхийдөө шинжлэх ухааны мэдлэг энэ төр сайтай туршилт дээр хийж чаддаг. Дээрээс нь энэ хиймэл оюуханы гол зорилго нь ийм туршилтын өгдлүүдийг бүтээх үүсэх зорилттой иймэрхүү хиймэл оюухан гаргаа гэдэг. Catastrophic forgetting гэдэг нэг юм асуудал байна. Catastrophic forgetting гэдэг юм үзэгдэл байгаа юм тийм л юм. Одоо би ингээд нэлээд гайгүй ингээд сургацсан хиймэл оюухан байлаа гэж бодъё л да. Тэгвэл тэрийг би зөвхөн физикээр сургаад хэллээ гэж. Одоо зөвхөн физикийн өгдлүүдээр зөвхөн физикийн одоо энэ одоо ойлголтуудаар ингээд сургаад эхлэнгүүт нөгөө нэг өмнө нь овоо гайгүй нөө ихэнх бүх тал дээр general гэд буюу одоо ерөнхий мэдлэг нэлээд сайн байснаа яг нэг зүйлд одоо ингээд сургаад эхлэхээр нөгөө ерөнхий мэдлэг багасаад эхлэв. Одоо муудаад хэлдэг гэсэн. Ийм үзэгдлийг бол catastrophic forgetting гэж ярьдаг. Тэгэхээр одоо яг бид нар ямар нэгэн хиймэл оюуханыг нэлээд сайн ерөнхий мэдлэгтэй болгоцсон байжсэн, нэлээд өндөр оноо авдаг болгоцсон байжснаа аваачаад өөр нэг юм аа ганцхан одоо зөвхөн монгол хэлээр сургаад идэх юм бол нөгөө нэг ерөнхий монгол хэлнийхэн мэдлэгийн сайжрангуудаа яг нөгөө талд нь трейд оф байдлаар ингээд юу ерөнхий мэдлэг нь бол багасдаг, ерөнхий оюун ухаан багасаад идэг ийм шинэн үзэгдэл гараад байгаа байхгүй юу. За тэгвэл ерөөсөн хүн биш тийм ерөөсөө яг хүнтэй адилхан байна. За тэгээд periodic lab-ын болохоор ерөөсөө энэ хиймэл оюухан ерөнхий мэдлэгийг муутгасан чамаа авахгүй ерөөсөө яг энэ шинжлэх ухаан тэрс модерн физик дээр тулгуурласан ийм одоо хиймэл оюуханы бүтээн. Одоо ерөөсөө бүхэл мэдээлэл бүхэл өгдөл бүх зүйл нь илүү тэр физик тал руу илүү шинжлэх ухааны тал руу орсноор одоо нөгөө талд нь ерөнхий мэдлэгийг багасгаад чамааг одоо ийм хиймэл оюухан бүтээгээд за энэ хиймэл оюуханы ашиглалтаа физикийн туршилтыг физикийн өгдөл боловсруулах физикийн өгдөл үүсгэх одоо гих мэтчтэн одоо өөрөөгөө ер нь бол хиймэл оюухан өөрөөгөө сайжруулах тал дээр илүү сайн сургагдана л гэсэн. За ямар ч зүйл periodic lab гэдэг юм газар байж. Ажил болох юм байна л дөө. Харин бэлгүүн болчихжээ. Айгуу бол нөгөө хиймэл оюухан string theory-г шийдэж мэдсэн баларх юм байна. За нэг юм шүү. За дараагийн мэдээ болохоор говийн эртний нуур хүний амьдралыг тэтгдэг байжээ гэдэг ийм их сонирхолтой судалгаа. Говь Манай Монголын говь уу? Говь тийм Монголын говь. За. За ер нь бол говь бол дэлхийн хамгийн хуурай ер нь харш газруудын нэг байдаг. Манай говь. Тэ? Ер нь бол юун тэнд амьдрал байх бодгоо ер нь амьдрал байсан үгүй гэж тодлох сонирхолч байдгүй юм хайшээ. А гэтэл энэ одоо ерөөсөн олон мянган жилийн өмнө энэ одоо мангар том нуур байсан. За тэр нуурыг дөрөөд маш том юм эко тогтолцоо байсан байна. Амьдрал байсан байна. Амьдрал тэтгдэг байсан байна. Хүн байсан байна. Хүний нийгэм байсан байна. Чулуун зэвсэг үйлдвэрлэж исэн байна гэх мэт маш олон зүйлийг эндээс олсон баг. За энэ 8000 жилийн өмнө гэдэг байгаа шиг бүр маань одоогоос 8000 жилийн өмнө нэлээд эртний юм хүний нийгэм одоо энэ байсан гол мөрөлдсөн. За тэгээд Польшийн Wrocław-гийн их сургууль Wrocław гэдэг хотын их сургууль археологчид тэр сургуулийн археологчид олон улсын эрдэмтдтэй хамтарч агаад энэ судалгааг хийсэн. За тэгээд судалгааг болохоор Лойлтийн тойрон гэдэг газар хийсэн баг. За Лойлтийн тойрон гэхээр одоо би бол яг монгол хэл дээр Лойлтийн тойроныг хайхаар юусэн юу гэж гарч ирэхгүй. Англиар хайхаар болохоор айгүй их хөвгдөл гарч ирээд байгаа байхгүй юу. За тэгээд яг тэр нь хаана гэдэг ингээ хайхаар энэ арчбогд уулын ойролцоо гэдгээ ширээгийн гашуун гэдэг сав газар байдаг гэдэг тиймэрхүү юм бичсэн байгаа англиар бол. Монголоор ерөөсөө тийм ба. Хайхаар байгаа би одоо яг хаах юм байгаа. Ямар ч говь газар байгаа. Одоо 9 төрөл газар байгаа. За ийм газар аваачаад энэ ер нь тойрон гэж байгаа шүү дээ. Тийм Лойлтийн тойрон гэхээр тойрон гэдэг нь өөрөө бас тийм юм хонхор газар хэлт юм бэ. Ер нь нуур юу гэдүүлээ бороо шороо их оронгууд нуур болчдөг. Тэгээд нэг жоохон бороо нь холдоод нар их гараад эхлэнгүүд шалбааг болоо хатчдаг ийм газрыг бол тойрон гэж хэлдэг юм байл. Гэхдээ энэ тойрон бол 140 мянган жилийн тэртегээс ерөөс өдийг хүртэл буюу 8000 одоо өдийгөөс 140 мянган жилийн өмнөөс өдийгөөс 8000 жилийн хүртэл энэ удаан хугацаанд тэнд маш том нуур байсан байна гэдгийг одоо судалж тогтоож гаргасан. 140 мянган жил шүү дээ тий. 140 мянган жилийн өмнөөс эхлээл энэ нуур байсаар байгаад энэ 8 мянган жилийн өмнө хөгжрээд энэ ширгээд одоогийн гол болцсон байна. За
ийм хачин амьдралд итгэх боломжгүй амьдрах байтугай бараг тэгээ очихж одоо аюултай ийм газар. За тэгээ тэнд амьдрэх хүмүүсийг яг юм га нэлээ хичүүл амьдралтай дуртай усч болтохгүй хуурай ийм газар бол ерөөсөө өмнө нь маш сайхан гоё том нууртай ийм газар байсан байх гэдэг бол маш гайхалтай юм төлөж байгаа. За эндээс олдж байгаа хамгийн сонирхолтой олдор бол энэ Flint Valley буюу FV92 гэж нэрлсэн малтлагын сайтаас олдсон баг. За ингээд нэг газар ингээд авсан чи тэр дотор баахан чулуун зэвсгүүд олдсон. За тэгээд тэрийг Flint Valley буюу одоо юу гэж нэрлэе? Цагиурийн хөндий гэж нэрлэдэг. За ямар ч гэсэн цагиурийн хөндий гэж нэрлсэн газараас бол маш их одоо чулуун зэвсэг болон сав суулганы илэрхийлнүүдийг олсон. За тэгээд тэрийгээд энэ утгаар нь Flint Valley гэж өгсөн ч гэсэн одоо нь цагиурийн хөндий гэдэг байгаа ш. Гэхдээ тухайн чулуунууд нь бол ерөөсөө тийм цахиуртай холбоотой биш. Ерөнхийдөө хас чулуу гэдэг юмтай холбоотой байсан. За энэ хас чулуу гэдэг нь юу одоо Jasper гэдэг нэлээд улаан хөрөнгөтэй маш хатуулаг ийм чулуу. Хатлаа өөрийгөө оруулаад. Өөрийгөө хавчуулаад. Чамд говьос чулуунууд хийх байсан байна. Тийм. Говьос одоо хас чулуугаар хийсэн ийм идэл хэрэглээд болцсон. За тэгээд ойр хавьд нь бол нэг ийм хас чулууны орд байдаг байсан. Тэрнээс нь болоод тэндээс их чулуу авч хэрэглэдэг байсан гэсэн ийм хөө дүгнэлт төрсэн байгаа. За тэгэхээр ямар ч байсан 8000 жилийн өмнө манай говьд нуур байжээ. За тэр нуурыг тавиад альдд байдаг байсан байна. Хас чулуу болсон байна. Анчилд байдаг байсан байна. Энэхээр гайхалтай юм. Хас чулуу хамгийн гол нь байдаг байж. Харин тий. Хас чулуу хамгийн гол нь. Тэгээ хүмүүс хас чулуу гэж байдаг байдгүй гэдэг. Чиний нэр ямар учиртай ингэсэн тийм айгүй учиртай байсан байх лээ шүү хүмүүсээ. За нэг тиймэрхүү гайхалтай мэдээллүүдийг чирж авчирлаа. За ингээд хэлчихээ. Эхнийхээ хамтран ажиллагчийг танилцуулчаад за тэгээ даанагийнхаа мэдээлэл оръё да тийм ээ. За манай эхний хамтран ажиллагч бол энэ цахим ирээдүйд хамттай яваартай G-Mobile компани байгаа. За G-Mobile компаниг бол бүгд угаасаа мэдж байгаа л үү тийм ээ. За энэ хичээлийн шинэ жилийг ерөнхийдөө тохиолдуулаад G-Mobile компани 18-аас доош насны хүүхдүүд Enjoy Kids гэдэг үйлчилгээ энэ хязгааргүй дататай байдлаар ингэж шинэ дугаар өгж байгаа юм. За ерөнхийдөө бол энэ шинэ одоо хүүхдүүдээс Enjoy Kids-ийг бол дараа талбарт болон өрчлөлтөн төлбөрт байдлаар авах боломжтой. Гэхдээ алин гарч авсан гэсэн ерөнхийдөө тухайн сардаа бол датагаа тэнэглэх шаардлагагүй хязгааргүйгээр хүснээр ашиглах боломжоор хангаж байгаа юм байна. За дараа талбарт үйлчлэлийн болохоор ерөнхийдөө бол одоо айл алийг авч болно гэсэн дараа талбарт үйлчлэн. Гэхдээ дараа талбартыг авчвал эхний 3 сарын турш суур хоромжоос өчөө хөнгөлөгдөн гэж байгаа. За тэгээд жишээ энэ 5,000-ын 8,000-ын 15,000-ын иймэрхүү нэгжийн багцууд байж байгаа. За 5,000-ын нэгжийн багцыг одоо дараа талбарт үйлчлэлийн дээр авах юм бол 3 ГБ дата болон сүлжээний хязгааргүйрээ бусад сүлжээнд 30 минут. За 8,000-ын болохоор их амархан. 8,000 төгрөг төлөөр 8 ГБ. За тэгээд 80 бусад сүлжээ 80 минут. За тэгээд сүлжээний хязгааргүй яриа нь бол хэвээрээ 15,000 төгрөг нь 15 ГБ 150 минут сүлжээнд ашиглах одоо юм боломжтой юм байгаа юм байна. За өрчлөлтийн төлбөрт нь болохоор арай өөр 30 хоногт хязгааргүй дата дугаар нь болохоор тэг төгрөгөөр авах боломжоор авч байгаа юм. Одоо өрчлөлтийн төлбөрт дугаар авч байгаа юм. Өрчлөлтийн төлбөрт Enjoy Kids багц нь болохоор бас 5,800 15,000-аар авч болно. 5 ГБ бол 5,000 төгрөгөөр хамбал 3 ГБ 8,000-д 8 ГБ 15,000-д 15 ГБ-ийг бус авах бүгдээрээ 500 нэгж болон 30 хоногт ингэж явж байгаа. За тийм ямар ч хэлсэн тухайн одоо энэ яагаад энэ хязгааргүй дата гэчээд энэ 8 ГБ 3 ГБ юм ачаач юм яриад байгаа юм бэл тэгэхээр энэ ерөнхий одоо энэ хязгааргүй хурдтай дата нь бол 8 ГБ 15 ГБ нөө худалдаж авсан датагаар ороод яг тэр тухайн сарда энэ дата нь одоо үндсэн энэ хязгааргүй дата дууссан ч гэсэн 1 мегабайтын юм хурдаа 1 мегабайт per секунд гэдэг юм хурдаар бид нар бол энийг бүтэн сарын турш ашиглах боломжтой. За энэ бол мэдээж одоо энэ хүүхдүүд одоо хичээлээ хийх эсвэл одоо сошиал орчин найзуудтайгаа мэдээлэл солилцох, YouTube, TikTok энэ төр видео үзэх. Эдгээрт бол ерөөсөө ямар ч асуудал байхгүй. Ийм хурд болохоор одоо тий таны хүүхд гинт алга болоод гадуур шилрээд өдр байгаа даахгүй тий. Хитэж гэсэн хамаагүй шууд залгаад асах боломжтой. За тэгээ дээрээс нь би ингээд датагаа дуусгасан болохоор хичээл хийж чадахгүй байна гэж шалтгаан хийж чадахгүй болж байна. За нэг иймэрхүү. За яаж авах вэ гэхээр шинэ дугаар авах гэж байгаа хэрэглэгч нь болохоор онлайнаар авах гэсэн My G-Mobile одоо өгвөл www.gmobile.com вебсайтаас авч болно. Эсвэл одоо өөртөө хамгийн ойрхон одоо үйлчлэлийн салбараар авах боломжтой байлээ. За нормчлын хугацаа нь болохоор ерөнхийдөө 2025 оны 8 сарын 15-наас эхэлсэн.
За тэгээд 10 сарын 31-ний дуустал гэхээр одоо бид нар сар хүрэхгүй хугацаа байгаа юм шүү. За тэгэхээр дэлгэрэнгүй мэдээллийг G-Mobile Facebook хуудасаас болон 9810 36 гэдэг энэ дугаараас авах боломжтой. Мөн мэдээж одоо G-Mobile Cigmen гэдэг вебсайтаас авах боломжтой байлээ шүү. Одоо бол орчин үед амар болсон шүү дээ. SIM-ийг ч юм уу заавал салбар дээр нь очихгүй eSIM дээр авах боломжтой болж байгаа шүү дээ. Тэгэхээр шууд аппликейшн руу ороод өгвөл одоо энэ G-Mobile-ийн main вебсайтаас нь шууд авах боломжтой байлээ шүү. За G-Mobile компанид баярлаа. Баярлаа. За даанагийнхаа мэдээлэл орох. За. Би нэг шал дэлхийн хоорондоо ямар ч хамааралгүй хэдэн мэдээтэй байгаа. За эхнийх нь болонгууд шумуунууд үүрээ барихтаа гэлгар утны тасархай ч юм уу цаас ч юм уу ингээл хог мог цуглуулад үүрээ барьсан байдэн штэ. Тэгсэн чинь том шумуунууд тэр тусмаа одоо чинь тас ч юм уу бүргэд ч юм уу шонхор ч юм уу нэг үүрийг үе дамжуулан одоо ашиглах тохиолдол байдэн гинэ. Үүр нь хэрвээ аюулгүй газар байх юм бол шинэ үе одоо шинэ шумуунууд нь тэр үрийг одоо үргэлжлүүлээд нөгөө нэг байраа хөр хөхтөө өгж байгаа шиг тэгэж өргөдүүлэн ашиглав юм байл та. За тэгсэн чинь нэг юм Европын уулын бүсээр амьдардаг нэг юм сахалт тас гэдэг нэг юм айгу ховордож байгаа цэсний төрөл байд юм байна. За тэгээд тэр хавийнхаа нуурын амьсгал болохоор айгу тийм хуурай. Тэгээд агуу дотор чийг багтай байдаг болохоор тухайн үүр нь айгу удаан хадгалагдаж үлддэг гинэ. Тэгээд үүрэн дотор байгаа зүйл айгуу сайн хадгалагдаж үлддэг. Ер нь бол нэг төрлийн тийм байгалийн агуулга болж өгдөг тийм одоо уурын амьсгал бүрддэг юм байна. За тэгээд Испаний судлаачдын баг тийм 12 үүрийг наривчлан судлаад тэгээд тийм 50 гаруй эртний үүрийг шинжилсэн байгаа. Тэгсэн чинь тэрэн дотроос юу болцсон бэ гэсэн чинь бүр 650 орчим жилийн өмнөх зүйлс хүртэл гарч ирсэн. За тэрнийхэн жишээ нь юу байсан бэ гэхлээр нөгөө нэг slingshot буюу ингээд нэг юм чавх юм уу да тийм нэг юм тийм чавх олцсон байгаа. Эртний гутлын уул олцсон байгаа. Тийм арьсан одоо хувцсны үлдэгдэл олцсон байгаа. Ном сумны төмөрний үзүүр тэгээд нэг юм хоньны арьсаар хийсэн хувцсны хэсэг модон жад сагсны үлдэгдэл энэ төр олцсон. За тэгээд ерөнхийдөө бол нөгөө нэг нүүрс төрөгчийн аргаар хайгаад үтсэн чинь хамгийн дунджаар бол 600 гаруй жилийн өмнөх настай. Жишээ нь тэр гутлын арьс бол 675 жилийн өмнөх байсан болж таарсан. Тэгээ бүр хамгийн залуухан олдвор нь гэхэд 150 жилийн өмнөх. Нөхөд зөөц. Тэгээ бүр тэрэн дотроос нийт 2000 орчим ясны хилтэрхий 86 ширхэг, хуурай яс 72 ширхэг, арьсны хэсэг гэх мэтэр бүр юм одоо тайм капсул гэдэг дээ штэ. Нэг юм эртний үеийн тийм олдор шиг зүйлийг бол өөр хукж агаад бол олсон байгаа. Тэгээ ерөнхийдөө бол нөгөө нэг шумууны үүрийг ачлаад ерөнхийдөө бол өнгөрсөн экосистемийн өөрчлөлтийг судлах боломжтой юм байна штэ гэдэг нэг юм сонирхолтой зүйлийг бол олсон. За дараагийн мэдээ бүр өстой үнэн шал дэлхийн мэдээ тэр юу вэ гэхлээр дэлхийн дулаарл гэж ярингууд ялангуяа манай монголчууд манай бид нар чинь далаагаас хол тий бид нар чинь ингээ айгу гоё уур амьсгалтай харин ч хүүтэн Монголд дэлхийн дулаарл хэрэгтэй гэж эхэлдэж штэ тэгэнгүүт дэлхийн дулаарлыг яаж тайлбарлаад хүмүүс манай Монголоос хол гэдээ ойлгодгүй тэгвэл яг нэг юм хэлэхэд бол хэрэг та кофе уудаг бол хэрэг та шоколад иддэг бол дэлхийн дулаарл айгу аюултай ягаад тэгэхээр нөгөө кофений ургамал тэгээ шоколадны коконы ургамал дэлхийн дулаарлаас олоод маш их хэмжээгээр бол ургацсны одоо юу мэр бэ ургасныхын чанар бол муудаж байгаа. Тэгээд тэрнээс болоод нөгөө нэг одоо кофений өрн тийм тусгай үр гарч ирэх хэрэгтэй мэл та. Тэгэнгүүт нөгөө нэг газрын самрыг идэнгүүт дотор нь хоёр шиг самар эдэн штэ. Тэгэнгүүт зарим нь ухангуу зарим ганцхан самартай эдэн штэ. Яг тэрэн шиг тийм юм одоо хэрэггүй зарим нөгөө нэг одоо өрн ашиглах боломжгүй тийм кофений үрээр маш их ургаж эхэлж байгаа. Тэгээ дээрээс нөгөө ус болон шимт хижээлийн дутагдлаас нь дутагдал нь ургамлын стресс үүсгээд ургац ал буурах юуг бол маш ихээр нэмэгдүүлж байгаа юм билэ. Тэгээ дээрээс нөгөө цаг уурын өөрчлөлт олчингууд өвчин ба цэцгийн өвчлөл гарч ирдэг гинэ. Яг л нөгөө хүмүүс өвддөг шиг ургамад бас өвддөг. Тэгээд тэрнээс л бас үн хэлбэлцэх боломжтой. Тэгэхээр та кофе уудаг бол тэгээ дээрээс нь шоколад идэх туртай бол уур амьсгалын өөрчлөлт айгүй ихээр нөлөөлж байгаа. Тэгэнгүүт энэ дээр нэг айгүй сонирхолтой санаа гаргаж ирсэн байгаа. Тэр нь юу юм гэхлээр EU буюу Европын холбооны санхүүжилтийн нэг юм Болеро гэдэг төслийг гаргаж ирсэн. Тэр нь олонгууд уур амьсгалын өөрчлөлтөнд төсвөртэй кофе болон какаоны сортыг хөгжүүлэн гаргах. Тэр төсөл заяа. Тэгээд тэр нь олонгууд Испани, Никарагуа, Уганда, Вьетнамын судлаачид болон нөгөө ферм руу хамтарч байгаа хийж байгаа юм билэ. Тэгээд тэр нь олонгууд яг юун дээр ашиглаж байгаа юм гэхэлэр айгүй сонирхолтой зүйл. Тэр нь олонгууд крафтинг гэдэг аргыг ашиглаж байгаа.
Тэр нь юу юм гэхлээр ерөнхийдөө бол нөгөө нэг одоо ихвчлэн бид нар ургамлыг арчлахдаа дээрээс нь авчилдаг шүү дээ. Тэр нь болонгууд илүү нөгөө үндснээс нь эхэлж авчилдаг гэсэн. Өөрөөр хэлбэл нөгөө үндсийг нь илүү одоо бат бөх болгоод илүү сайн сорт ургуулах нэгэн аргыг ашиглаж үзэж байгаа. Тэгээд энийгээ одоо ашиглахын тулд компьютерийн загварчлал гаргаж агаад үндснийх нь одоо тийм загварыг гаргаад тэгээ яг яаж адаптац хийж гин, яаж ус шингээж гин гэдгийг бүр сайн судалж агаад тэгээ тийм өөрчлөх. Тэгээ яг ямар хоёр ургамлыг хоорондоо нийлүүлчих юм бол хамгийн бат бөх үндэс гарч ирэх вэ гэдэг тийм судалж байгаа тийм сонирхолтой зүйлийг хийж байгаа юм билэ. За тэгээд даанч гэхдээ нэг асуудал байгаа. Ягаад тэгэхээр тэр нь бол айгүй өртөг өндөртэй. Тэгээ дээр тхийн тулд нөгөө том компаниудтай хамтраад тэрийг хийх гэхлээр нөгөө өрнийх нь үнэнд нөлөө орчих гээд байдаг. Та нар манад ирэн судалгаа хийж байгаа бол бид нар одоо кофенийхоо өрийн үнийг нэмнэ гэдэг ч юм уу тий. Тэгээ дээрээс нь хугацааны хувьд амар асуудалтай. Тэгээ дээрээс нь нөгөө нэг хугацаа их алдна. Тэгээ тэрнээсээ болоод нийлүүлэлт нь алдна гэд ер нь бол том компаниуд фермерүүд бол хамтарч ажиллах жоохон хүндрэлтэй байгаа гэжээ лээ. Тэгээ дээрээс нь нөгөө нэг бид нар ингээд лаг тушаал яг болж гин. За одоо бүгдээрээ тэгвэл энэ хоёр кофений үрийг ингээд солих юм бол яг болох юм байна. За 30 жилийн дараа бид нар яг гой кофений үртэй болох нэ гэсэн чинь уур амьсгалын өөрчлөлтний бас дагаж хөдлөө яваад байгаа штэ. Тэр нь илүү хурдан болохоор лаг гой үр дүнд хүрсэн чинь уур амьсгалын өөрчлөлт нь улам хурцаа явах асуудалтай байгаа болохоор бид нар бол нөгөө нэг байгальтай уралдах шаардлага бол гарч ирж байгаа юм билэ. За нэг ийм зүйл болж байгаа болохоор бүгдээрээ ер нь байгаль уур амьсгалын өөрчлөлтийг жоохон ч гэсэн бодохгүй бол өдөр алга удаг кофе чинь асуудал талах гэдэг шүү. Би бас өмнө өөр нэг мэдээ уншиж байсан чинь нөгөө нэг шар хайраг байдэн штэ. Шар хайргийг нөгөө хийдэг намуу цэцгийн бас тариаланд амар өөрчлөлт орж байгаа. Тэрнээс болоод нөгөө сул амттай ч илүүлээ. Нэг юм сул амттай пивд гарч ирж магадгүй гэсэн бас мэдээ байгаа гэсэн штэ. Тэгэхээр уур амьсгал пивэнд хүртэл нөлөөлж байгаа. Тэгэхээр одоо байгалийн хамгаалахаас аргагүй байдалд орж байгаа зүг дээрээ. За тэгээ бас нэг бүр дэлий мэдээ. Сорол хэрэглэгээ байх хэрэгтэй. Үнэ. За бүр дэлий мэдээ заяа. Бүр та хоёрын хизээж төсөөлөөгүй мэдээ. Тэр нь юу вэ гэхлээр манай монголчууд чинь ингээд таргийг бүрхтээ зүгээр л бүрчдээ штэ. За тэгсэн чинь эртний Балканы улсууд одоо Туркийн нутаг дэвсгэрийн улсууд юу ашиглаж тараг бүрдэг байсан гэж бодож байна. Бүр хамгийн тийм гал. Мөөг. За бүр хамгийн галцаа. За мөөг болж гин. За та юу гэж бодож ин гэлгүй. Би төмс юм уу? Амьтны баас. За төгс чинь шоргоолж ашигладаг байсан байгаа. Яасан Яасан гэхээр шоргоолж ашиглаа тийм одоо таргийг сүүг эсгэх тийм уламжлалт арга байдаг байсан байгаа. Аха. За тэгсэн чинь яасан бэ гэхлээр тэр бол ингээд жоохон одоо мартагдсан дээр үе эртний арга юм байл та. Тэгсэн чинь эрдэнэт тэрийг бүгдээрээ ер нь энийг бүгдээрээ дахиад одоо сэргээж үзье. Одоо бидэнд тэрэг олж магадгүй гэд. За тэгээд тийм болгарын уулын тосгоноос тийм уламжлалт зааврыг авч агаад за тэгээд сүүнд дөрвөн ширхэг тийм одоо улаан шоргоолчийг нэмсэн байгаа. Тэгээд тэрийг шоргоолчны өрөө нэг шүн байрлуулсан. Өглөө гэхэд бол сүүн өтгөрөөд эсгэлэн амттай болсон байсан. Яг гин нөгөө нэг тарганы их гэдэг билүү лээ. Юуг нэрлэх вэ? Тий охин бол бий болсон гэж байгаа. Тэгээд яг тэр үеийн хүмүүс яагаад шоргоолж ашигладаг байсан гэхлээр ерөнхийдөө бол нөгөө нэг тэр шоргоолж нь сүүн хүчлийн бактери болон цууны хүчлийн бактерийг бол тээжэдэг. Тэгэхээр нөгөө бид нар бүр цууны хүчлийн бактерийг гаргахаас өмнө шууд зүгээр ганц хоёр хорхой шоргоолж сүүндээ нэмэхэд болдог байсан байгаа даа. Тэгээд тэрнийхээ ачаар сүүн өтгөрдөг. Тэгээ айгүй хурдан нөгөө сүү хүчлэг болгоод тарагт хэрэгтэй нөгөө нэг хичил биетэн тохиромжтой орчин бүрдүүлдэг байсан байгаа. Тэгээд эрдэнэтэд л осон хойно зүгээр шууд ганц юм судалчихгүй хөлдөөсөн шоргоолж, хатаасан шоргоолж, амьд шоргоолж, гурван янзын шоргоолж судалж үзсэн байгаа. Энэ эрдэнэтэд айгүй сонин шүү дээ. За тэгсэн чинь ерөнхийдөө бол яг амьд шоргоолж бүр амар халтсан биш. Амар халтсан байгаа зү. Тэгсэн чинь ганцхан амьд шоргоолжлоод ганцхан тэр нөгөө нэг одоо бактери хэрэгтэй зөв бичил орчныг бол үүсгэж чадсан. А бус нь холонгууд бүр харин эсэргээрээ тийм аюултай бактери үүсэх хэрэгсэлтэй байсан. Тэгэхээр ерөнхийдөө бол энийг ашиглаж байгаа бүгдээрээ ирээдүйд яаж болох юм бэ гэсэн чинь нөгөө нэг Мишелийн одтой ресторан энэ гэлээд нь штэ. Тэгсэн чинь дайны нэг алдартай 2 Мишелийн одтой нэг юм ресторан байт юм байна. Тэгсэн чинь тэр рестораны тоогооч нар одоо энэ судлаач нартай хамтарч агаад шоргоолжны хэлбэртэй ийм тарган зармигэн сэндвич гаргасан байна. Тэгээд нөгөө нэг маскарпоне гээд нөгөө бислэг байдэн штэ. Тэрийг бас яг тэгэж гаргасан байгаа. Тэгээд тийм таргаар шүүсэн коктейл зэрэг тийм шинэ амтныг гаргаад тэрийг туршидсан байгаа. Тэгэхээр нөгөө нэг эртний уламжлалыг шинжлэх ухаантай холбоод хоолтой холбоод нэг юм сонирхолтой зүйлийг хийсэн. Тэгээ ерхэд бол эмээ өвөгийн хачирхалтай жорууд шинжлэх ухаантай нэгдсэн гэдэг нэг юм мэдээ байна.
Гэтэ нэрээ ёстой сони юм а тий шоргоолцоор тэгэж тарг хэсгэж болно. Тэгээ баг айгүй л бол хүмүүс ер нь таргийг тэгэж нээсэн юм биш үү тий. Сүүгээ гадаанаа тавьсан байж ангу тэр чинь нэг шоргоолц явж орох магадлал байж байгаа Тийш дээ тий. Тэгээ өглөө нь харсан чинь нөгөөтг нь өтгөрөөд мангар гоё амтагдаад. Тэгснэ ходоод нүвж байгаа нэг гарын ходоод гисээ зүгээр болгож болоо. Ноо даваа. Энд чи нэг юм болоод байна тий. Эхлээд эд чиг санагдснаа сүүл рүүгээ шоргоолц болоод байгаа яг нь олж мэдээ. Өстө сони юм аа. Нэрээ шоргоолцны бүксийг толоохоор Амир хүчилэг байдаг тий. Хүчилэг байдаг тий. Би энд ирээд ингээд найзуутай болоо та нар ингээ багтаа шоргоолцны бүкс долоож үзсэн гэсэн чинь над руу бүр үнэн голоосоо гайхаж хараад юу яриад байгаа юм бэ? Наа чи зүгээр үгээд. Үгүй чи ингээд хүн болгон ингэлэг байсан гэсэн чинь. Үгүй чи юу яриад байгаа бүр үнэн голоосоо санаа зовсон байдлаа над руу хараад. Би бүр амар ицсэн шүү. Тэгээд үгүй ихсгэлэн байдаг гэсэн чинь тэгээ чи бүр ингээ зүгээр барьж авч байгаа долооц юм уу те гэл. Үнэхээр ицсэн. Чи тэгээ зүгээр барьж аваа долооц юм уу те даана. Харин үнэхээр гэсэн чинь нэр ихсгэлэн байд юм билээ. бид нар чи бүгдээрээ л бүкс толоож өссөн хөх. Тийш дээ. Йоо. За ингээд талчхан жагаад амар харамсалтай мэдээ хүргэчихээр жоохон дими юу энийгээ болчихоо. Йоо. Яасан бэ гэхлээр Юу вэ? Jane Goodall гэдэг нэг юм шимпанзе судлалын түүхийг бичсэн эмэгтэй өнгөрсөн 7 хоногтаас барсан нэгэн харамсалтай мэдээ болсон. Тэгээ энэ эмэгтэйг хүмүүсээ мэдгүй ч магадгүй энэ эмэгтэй болонгод айгүй сонирхолтой түүхтэй. Яасан бэ гэхлээр бол амьтанд маш их хайртай. Тэгээ багтаа нөгөө нэг дээр үйт чин бүр дээр хэдэн жилийн өмнө төрсөн юм бэ? Тий 1934 онд төрсөн гэхээр чи нэлээд дээр үйт. Тэгээ дээр үйт чин нөгөө ганцхан баавганы хэлбэртэй Тэди нөгөө нэг бамбруу ших байдаг байсан бол энэ эмэгтэй Jubilee гэдэг нэртэй сарамгчны тийм чихмэлтэй байсан. Тэгээ тэрэндээ айгүй хайртай болохоор ерөнхийдөө бол сарамгчанд айгүй дуртай хайртай болж гисэн байгаа. Тэгээ Африк руу 57 онд гэхээр чинь 23 настай байхдаа очиод ерөнхийдөө бол за би энэ олон насаараа өөрийнхөө амьдралыг сарамгчин судлахад зарцуулах юм байна гэд ихсэн байгаа. Тэгээд яг тухайн үед болонгууд эмэгтэй хүн тэгээд дээрээс нь ямар нэг амьтан судлалын дипломгүй хүн ийм одоо лабораторид ажиллах нь айгүй ховор зүйл байсан. Тэгэхээр ерөнхийдөө яг нөгөө нэг тийм өөрийнхөө ур чадвараар өөрийнхөө одоо юу гэх чинь те ур хүчээр л давсан айгүй мундаг эмэгтэй. Тэгээ яг энэ эмэгтэйг ачаад бид юу олж мэдсэн бэ гэхлээр ерөнхийдөө шимпанзенууд модны иш ашиглаад зүгийн балыг авч ясан. Гараараа биш. Тэгэнгүүт эднүс чи ингээ яг хүмүүстэй адилхан багаж ашигладаг юм биш те гэдгийг бол олж мэдсэн байгаа. Тэгээ дээрэс нь шимпанзе гэхлээр шууд бид нөгөө ногоо идж байгаа ч юм уу банаа идж байгаа амьтанд төсөөлдөг. Тэгэнгүүт шимпанзегийн одоо бүлгүүд нь хамтарч агаад ан хийдэг. Тэгээ бүр бусад жижиг одоо праймат буюу тийм жижиг сармагчингуудаа байрж иддгийг бол тайлбарлсан байгаа. Тэгэхээр нөгөө бидний мэддэг эднүс чи махчин биш гэдэг ойлголтыг бол энэ эмэгтэй за бараг хамгийн анх залруулсан гэхэд бол болно. Тэгээ дээрээс нь нөгөө нэг энэ эмэгтэй яг юугаараа амар хүмүүсийн анхаарлыг татаж одоо олонний хайрыг хүртсэн бэ гэхлээр одоо ингээ ихэвчлэн энэ эмэгтэйгээс өмнө хүмүүс судалгаа ихтэй альва амьтдыгаа тоогоор нэрлждэг байсан. Судалгааны одоо юу гэдэгтэй судалгааны амьтан дугаар 1 дугаар 2 ч юм уу. Тэгэнгүүт Jane яадаг байсан бэ гэхээр нэр өгдөг байсан. Тэгэхээр зүгээр сарамгчин 1 сарамгчин 2 гэхгүйгээр одоо юу гэдэг чинь те Жорж, Роберт гэх мэтээр нэр өгөөд тэгэж илүү нөгөө нэг эднүс чи одоо амьтан хүн гэдгийн ялгаа биш бид нартэй л адилхан амьд зүйл шүү дээ гэдэг талаас нь хардаг байсан байгаа. Тэгээд тийм байдлаар бол зөндөө олон ном гаргасан, зөндөө олон сонирхолтой нээлт хийсэн, тэгээ судалгааг дэмжсэн, өөрийн гэсэн судалгааны төвтэй болсон. Тэгээ бүр нөгөө нэг энэ эмэгтэйн дурсгал зориулаад Lego компани хүртэл нэг юм 3 сармагчтай тэгээд ийм эрдэмтэй эмэгтэйтэй тийм сетийг гаргачихсан. Тэгээ бас 2022 онд Mattel буюу нөгөө Barbie үйлдвэрлэдэг компаниас ийм нөгөө нэг юм бичдэг тэмдэглэлтэй, нүдний шилтэй илүү тийм дурантай Barbie бас гаргачихсан. Тэгээд ийм одоо амьтан судлалын салбарт маш их хувь нэмэр оруулсан нэг эмэгтэй нас орсон. Гэхдээ ерөнхийдөө бол нэлээд сайхан насыг наслаад нэлээд их зүйл хийсэн болохоор айгүй хүмүүс бол харамсалтай байгаа. Гэхдээ ерөнхийдөө бол нөгөө манай монголчууд нас нь болсон гэж ярьдэн шүү дээ. Тэгэж бол хүмүүс үзэж байгаа юм билээ. За нэг юм 91 үлээ 91 нас. Тий 91 наснда өвд болсон. Тэгээд энэ Jane Goodall тэр нэг сонирхолтой юм дээ. Би нөгөө өнгөрсөн сар нейрологийн ном уншижсэн байхгүй юу. Тэгсэн чинь тэрэн дээр prosopagnosia гэдэг юм терм байт юм байна л да нейрологийн хүмүүс. Тэр нь ямар терм юм гэсэн чинь зарим хүмүүс хүний царайг ялгаж чаддаггүй үнэ. Ерөөсөө ямар ч тийм чадвар байдгүй. Би жишээ нь ингээд даанаг харангууд даанаг танихгүй зөө. Гэхдээ ингээд даанаг ярьж эхлэн штэ.
Тэнгүүд хоолойныхын өнгөөр нь зарим нь таньдаг, эсвэл зарим нь алхаагаар нь таньдаг ч юм уу тийм ээ. Тэгээ Жейн Годл болохоор өөрөө бас тийм хүн байсан гинэ. Хүний царай ерөөсөө ингэж таньж ялгаж чаддгүй. Гэхдээ мань хүнтэй ингээд хүн ярина штэ. Тэгэх юм бол шууд амар хурдан ингээд ялгаад мэдчихдэг. Тэгээ нөгөө Leonardo DiCaprio ч айгуу сайн найз нь байсан штэ тий. Тэгээд тэгж одоо найзуудаагаа ялгадаг байсан гэж байна. Тэгсэн энэ нь өөрийнх нь нөгөө амтны судалгаанд амар нөлөөлдөг байсан гинэ. Яагаад тэгэхээр ихэнх шимпанзен төрлийн сармагчид хүнд бол адилхан харагдаад байдаг ихэнх нь. Жейн Годолд болохоор тэр нь ерөөсөө асуудал биш болцсон гэдэг. Яагаад тэгэхээр мань чинь баян харилцаанд оржоо. Тэгэнгүүт ерөөсөө бүх шимпанзег ямар үйлдэл хийдгээр нь нэрлэлцдэг тийм чи. Амар мундаг байгаас тэгэхээр ерөөс тийм сонирхолтой нэг нейрологийн одоо жижигхэн эмгэг юм уу? Эмгэг арай биш юм да. Нэг онцгой тохиолдолтой хүн байсан байлээ. Саний тий. Сонирхолтой юм. Эмгэг юм да. Эмгэг юм да тий. Синдром гэдэг үлээ. Хам шимж гэдэг билүү тий. Хам шимж. Хам шимж гэх юм болов тий. Тийм л юм шиг байна. За сонирхолтой мэдээлэлүүд бай. За хэдүүлээ дараагийнхаа ажиглагчид танилцуулчаад бэлгүүнийхээ мэдээлэлээр орцгоё. Тэгээд За манай хамтраагчлагч байгуулахаар болохоор энгийн бөгөөд төгс Хадалабо гэдэг өрөөтэй Японы Roto компани оролцож байна. За энэ олон төрлийн тийм арьс арчлагын бүтээгдэхүүн байдаг. За энэ дотроос болохоор хамгийн өргөн хэрэглэгдэх бүтээгдэхүүн болохоор чигшүүлэгч бүтээгдэхүүн байд юм байна л. За тэгээд бас ингээд чигшүүлэгч дотор маш олон төрлийн чигшүүлэгч байдаг. Эдгээрээс одоо алийг нь сонгох вэ гэдэг асуудал бол бүх хүмүүсийн донд байж идэг. Тэрцмаа одоо энэ 20 наснаас дээш болоод ирэхээр арьс ингээд онцгой хуурайш чиглэх юм байна л. Юунаас болоо хуурайшаад байна гэсэн чинь калорийн хүчил гэдэг нэг юм хүчил байгаа даа. За энэ калорийн хүчил гэдэг зүйл одоо энэ чигшүүлэгч бүтээгдэхүүн дотор орж ирснээр тухайн хүний арьсыг чигшүүлж байгаа. Гэхдээ калорийн хүчлийг хүний бие организм өөрөө 20 наснаас өмнө бол ямар ч асуудалгүй ялгаруулж чаддаг бол 20 жоохон гараад ирэхээр энэ калорийн хүчлүүд чинь ялгаруулалт нь буурчтай юм. За тэгэхээр хүний нүүр хуурайш хөдөлгөөл илүү их тохиолдож эхэлнэ гэсэн. Тэгэхээр бидэрт энэ нөгөө нэг чигшүүлэгч бүтээгдэхүүн маань хэрэг болно. За нөгөө чигшүүлэгч бүтээгдэхүүн дотроо калорийн хүчил нь агуулж явах хэрэгтэй шаардлагатай болж байгаа гэсэн юм. За ямар ч гэсэн Японы Хадалабо гэдэг энэ бүтээгдэхүүн энэ калорийн хүчлийг нөхөж өгөх зорилгоор 3-8 төрлийн калорийн хүчлийг агуулсан ийм үйлчлэгээ ийм бүтээгдэхүүнүүдийг бол санд олгож байгаа юм байна. За бас нэг өөр сонирхолтой энэ Roto гэдэг нөө Японы компани одоо ийм үйлдвэрлэлийн компани гэдэг юм л да. Ганц хоёр юм онцлогуудаас нь дурддаг юм бол гоо сайхны бүтээгдэхүүнүүдэд ордог нь усыг болохоор одоо эмийн бүтээгдэхүүнд ордог ийм нэрмэл одоо тэр яг эмийн зориулсан ийм ус ашигладагаараа давуу талтай. За тэгэхээр одоо ойлгож байгаа бох те. Одоо эрүүл мэндэд зориулсан усыг одоо гоо сайхны бүтээгдэхүүнд ашиглаж байна гэдэг бол маш чанартай ус ашиглаж байна гэсэн утгатай. Эрүүл гэсэн үг шүү дээ. За тэгээд дээрэс нь одоо энэ энгийн бөгөөд төгс гэдэг ураатай шүү дээ. Одоо манай Roto компани Хадалабо. За тэнгуут чинь бидний одоо тухайн тосон дотор тухайн чигшүүлэгч дотор байх бүхэл хэрэггүй орцнуудыг бүгдийг аваад нэг өсөндөө үнээр оруулагч, өнгө оруулагч гэдэг ч юм уу те. Эсвэл цайруулах юу гэдгийг одоо бид нар дата мэдрэмж төрүүлдэг маркетингийн илүү хэрэггүй бодцуудыг оруулж байгаа орно. Хамгийн чухал бодцод болох энэ одоо калорийн хүчил гэдэг юм уу? Яг тухайн арьсыг чигшүүлэхэд зориулсан зөвхөн тэр л одоо бодцуудыг бүтээгдэхүүнийг оруулж өгснөөр илүү энгийн тэгээд дээрэс нь илүү сайн одоо өөрийнхөө үүргийг гүйцэтгэдэг ийм бүтээгдэхүүн болж чаддсан юм байна. За тэгэхээр одоо бид нар янз бүрийн өнгөнд, янз бүрийн үнэрт, янз бүрийн амтанд одоо гинэш ийм зүйлүүд мөнгө төлж байгаа орно. Яг жинхэнэ одоо тэр арьсыг чигшүүлэх бүтээгдэхүүндээ л мөнгө төлж байгаа гэдэг утгаар бол маш тийм давуу талтай. За тэгээ ямар ч гэсэн Roto компани бол түрүүн хэлжсэн шүү дээ нөө юм нүдний тусаагуурыг бид нар нэлээд сайн мэддэг Roto-гийн. За одоо нарны тос мосыг нэлээд сайн мэддэг баг. За энэ чигшүүлэгч бүтээгдэхүүн бол тухайн Roto компани хамгийн одоо энэ одоо эрэлт хэрэгцээ ихтэй өндөртэй ийм бүтээгдэхүүнд орд юм байна. За тэгээд дээрэс нь шүү сайхнаас нь эрдэмтдийн тогтоосноор болохоор хүний арьсны эмзэг мэдрэмтгий байдал илүү одоо сайжир гэх нь одоо хайш эмзэг мэдрэмтгий болоод илүү тийм хуурайш хандлага газар авч байгаа тухай бас иймэрхүү судалгааг бол хийсэн байдаг. За дээрэс нь сонирхолтой хэлэхэд бол энэ Roto компани энэ чигшүүлэгч бүтээгдэхүүний насны заалт нь 1 нас үед юм байлээ. 1 наснаас дээш хэрэглэх заалттай гэхээр 1 настай хүүхдийн арьс одоо ямар эмзэг байдаг вүлээ. Ийм зүйл ч одоо бид нар элдв бензин тийм хийм юм бат зэний дээрээ энэ удыг төрөхөж болохгүй. 1 настай хүүхдийн одоо энэ болбрайхан арьсанд хүртэл ингээд тохирох ийм сайхан одоо чигшүүлэгч бүтээгдэхүүнийг манай энэ Roto компани үйлдвэрлэж байгаа. Энийг нь Хадалабо
урайтай энэ компани маань оруулж ирж байгаа юм байна. Зааварчсан энэ бүтээгдэхүүнүүдийг бол бид нар энэ Mons Ими сангийн бүх салбаруудаар мөн одоо TGI Beauty нэрийн дэлгүүрүүдээр авах боломжтой байгаа юм байна. Мөн одоо энэ Facebook-ээр Hadalabo Монгол буюу Roto Hadalabo Mongolia гэдэг тийм одоо хаягаар Facebook-ээр ороод бас дэлгүүрөө мэдээллийг авч болох юм байлээ шүү. За бид нартай хамтран ажилласан энгийн бүгд төгс Hadalabo урайтай Японы Roto компанид баярлалаа. Ябл юм. За би одоо гялс ярихгүй цаг болсон. Тэгээд зориуд өөрөө нэрээ суугаад байхгүй юу те. Нэг надад ерөөсө хоёр л мэдээ байна. Тэгээд хоёулаа одоо орных. Нэг нь юу вэ гэхээр би нөгөө юунд айгуу дуртай. Европыг та хэд мэдэн штэ тий. Юпитерийн бархас үеийн дагуул мөсөн гариг байдаг штэ. Тэгээд бид нар чинь хамгийн анх 90-ад онд Европагийн туйлууд дээрээс гейзер болж нээсэн бохоггүй. Тэр нь юу вэ гэхээр Европагийн гадаргууны мөс байгаа. Тэгээд дотор талд нь шингэн ус байгаа. Тэгээд тэр дотор байгаа ус нь халуун байгаа юм. Тодорхой хэмжээнд дулаантай гэсэн. Тэгээд гадаргуу руугаа ингэж буудаж гарч ирдэг. Тэрийг нь бид нар гейзер гэж нэрлэдэг. Тэгээд Европагийн гейзерийг нээснээс хойш эрдэмтэд ерөнхийдөө Европа дээр очиж тэр Европагийн гүнд байгаа уснаас дээж авах мөрөөдөлтөй болсон. За ингэ байжсэн чинь нэг удаагүй дахиад Санчир гаригийн Энцеладус гэдэг дагуул үүдэг штэ. Тэр дагуул дээрээс бид нар дахиад гейзер болж нээсэн зэ. Тэнгүүт манай Нарны аймагт 2 дагуул гариг маань 2 сар гейзертэй гэсэн. Тэгсэн саяхан ерөөсө Кассини хүлгийн үед 2023 онд Кассини одоо 2023 онд цугларсан дата байна. Гэтэ тэрнээс өмнө Кассини хамгийн сүүлийн удаа Энцеладусын хажуугаар дайрж өнгөрөхдөө Энцеладусаас гарсан гейзерийг бүтгэж авсан юм байна л та. Тийм дата бүтгэж аваад тэгээ 23 оноос хойш тэр датаг нь одоо түүхий датаг бүрэн дата болгоод судалсаар хагаад саяны 7 хоногт пейпер болгоо гаргасан юу гаргасан гэхээр ерөөсөө өмнө нь ямар ч гейзер дээрээс ялангуяа Энцеладусын гейзер дээрээс олдож байгаагүй органик нэгдлүүдийг тэмцэнээс олсон гинэ. За тэр органик нэгдлүүд олж байгаа нь өөрөө ерөөсөө тэнд ямар нэгэн байдлаар амьдрал байх уу байхгүй юу гэдэг асуултыг илүү хүчтэйгээр тавьж байгаа. Ингээд харахаар юу л юм байна л да. Энцеладусын гейзер бол өөрөө яг ингээд Энцеладусын гүн дотор тийм Европ шиг бүтэн юм далаа байхгүй. Яг тэр гейзер гарч байгаа хэсэг нь тэр мөсөн гадаргуугийн доор байгаа жижиг нуур гэж байгаа байхгүй. Тэр нуур нь өөрөө дэлхийн далаатай харьцуулах юм бол зүгээр содоор дүүрэгдсэн нууртай адилхан. Тэр содоор дүүрэгдсэн нуур чинь өөр алкалин төрлийн элементүүд агуулж идэг. За тэгэнгүүт тэнцээ ус төрөгч үүсэх боломжтой болчдөг гэж байна. За ус төрөгч үүсэх боломжтой болонгууд ерөөсөө тэнд нөгөө микробууд амьдрах боломжтой болчдөг гинэ. Яагаад гэсэн чинь манай далайн гүн чи яг тийм юм биш үү? Тэр ус төрөгч болон бусад алкалин төрлийн нэгдлүүдээс гарч байгаа одоо химийн урвалуудын очиж микробууд иддэг. Тэгээд өөрсдийн гэсэн энерги нөхч идэг. Тийм гэж байна. Тэнгүүд нөгөө нэг тэр гейзерийн судлаад үзсэнгүүд тэнцэнэс тийм комплекс органик нэгдлүүд дахиад олцсон юм. Тэгээд одоо ерөөсөө гараад ерөөсөө Европа юу эсвэл Энцеладус аль нэгэн дээр нь очиж дээж авъя. Тэнцэнэс дээж авах юм бол зарим эрдэмтдүүд бүр нөгөө мөрий тавиад ихэдсэн. Тэнд бол угаасаа амьдрал байх нь гарцаагүй. Ингээ харахаар бид нар ямар нэгэн харийн амьдралыг бүр Нарны аймгийн гадна гаригаас хайх хэрэггүй болчихсон. Нарны аймаг дотор 2 боломжтой гариг явж байгаа байхгүй юу тийм чи. Хамгийн сонирхолтой нь энэ чинь нөгөө нарны гэрэл орохгүй учраас амьдралын төрөл нь аюу өөр байж магадгүй л дээ. Гэрэл гэдэг чинь амьдралд амар чухал юм шүү дээ. Тэгэхээр ямар төрлийн яг амьдрал байх вэ гэдэг нэг сонирхолтой. Европа репортго 2013 оны кино гэдэг шүү дээ. Тэрэн дээр энэ тухай уулнаас аюу гоё гаргацсан байна. Сонирхож байвал манайхан үзээрэй. За дараагийнх нь бас Нарны аймагтай холбоотой. Гэтэ манай Нарны аймагаас гарч явна. Нарны аймагаас гарч яваад 620 орчим гэрлийн жилийн зайг туулан зай гэдэг лээ. За тийм гэрлийн жилийн зайд юу явж гин гэсэн чинь ямар ч одоо нөгөө нэг тэнүүлч гариг гэдэг шүү дээ. Rogue Planet гэдэг шүү дээ. Тийм нэг тэнүүлч гариг байна гинэ. Энэ тэнүүлч гариг нь өөрөө аягүй сонирхолтой. За нэр нь болохоор баахан кодтой ча 11 7 76 26 гэдэг. Ча гэдэг чинь хятадаар цай гэсэн үг л. Ийм нэртэй. Энэ гариг яг юун сони гэсэн чинь мань нөхөр Юпитерээс 5-аас 10 дахин том. Тэгээд тэнүүлч гариг нэмээд мань нөхөр дисктэй. Нэгсэндээ Сатурн шиг бүслүүртэй гэсэн. Хийн гариг уу? Хийн гариг, авраг том хийн гариг. Бүслүүртэй. Тэр бүслүүр нь гариглуугаа унжидаг. Унжидаг юм байна л та. Ингээд харахаар энэ гариг чинь өөрөө гариг болж яваа гариг байгаа байхгүй яг бүрэн хэмжээний гариг болчоо. Тэгээ энэ нөхрийг судлаад үзсэн чинь 1 секундэд 6 тонн хэмжээний масс
тэр гариг руу унж ийн гинэ. Ингээд тооцох юм бол энгийн одоо нөгөө монголоор хэлэх юм бол 10 минутанд Эверест уулын хэмжээний тим их материал тухайн гариг руу унж идэг. За тэгсэн энэ нь сүүлийн 14 хоногийн хугацаанд 8 дахин өндөр болсон гэж унж байгаа тэр материалын хэмжээ. Энэ тэгээ юунаас болж байгааг бид нар сайн ойлгохгүй. Гэхдээ энэ нь ямар юун дээр одоо нөгөө гэрэл асааж байгаа вэ гэхээр магадгүй гариг үүсэх процесс чинь өөрөө заавал ямар нэгэн од байгаа тий. Манай одоо Нарны аймгийн гаригууд чи дунд нэг од байгаад тэрнийг тойрж байгаа нөхдүүд нь хоорондоо нийлээд ингэх биш. Нөхдүүд чинь сансарт дими тэнж явж байхдаа энэ тэндээсээ материал тоос соргч шиг татаад тэгээд ингэж гариг үүсдэг бас энэ процесс байж магадгүй юм биш үү гэдэгт агуу том юу оруулж байгаа юм. Магадлал оруулж байгаа гэх юм уу? Тийм судалгаа гарсан байлээ. За энэ дээр нэмээд нэг сонирхолтой юм байна. Юу гэхээр би энэ тэнүүлч гаригууд амар сонирхолтой байхгүй юу? Манай Энцелодус Европ 2 дээр амьдрал үж магадгүй гэсэн шүү дээ тий. Тэгвэл тэнүүлч гариг өөрөө эн чинь ямар ч нарны гэрэлгүй гэсэн үг шүү дээ. Ямар ч өөр ингэсэн наргүй гэсэн. Тэгэхээр гадаргуу нь хасах 270 хүүтэн байгаа шүү. Тэгэхээр гадаргуу нь ингэж хөлтчлөө тийм үү. Гэхдээ тэр чинь цөмөн халуун бичиж болно шүү дээ тий. Шинхэн гариг байх юм бол цөмөн халуун гадаргуу нь хөлтөх юм бол яг манай Европын Энцелодус шиг нөхцөл байдал тэнд үүсээд голдон ус шингэн төлөвт ороод тэнд амьдрал үүсэх боломжтой байхгүй. Тэгэхээр амьдрал бол ерөөсөө ингээд юм ховор юм биш те зүгээр юм тэнүүлч гариг дээр зүсээд тэгээ магадгүй ингэж явж байгаа дэлхий дээр ирсэн ч юм уу те. Одоо бүр нөгөө нэг пан юуны онол гэж байгаа шүү дээ. Тэгээ аль нэг энэ тэнд амьдралууд үүсээд те. Тэгээ ингээд ийш тийшээ тархаад явцсан гэд. Иймэрхүү онолуудыг дэмжих хамгийн том боломжтой юм тэнүүлч гариг гэдэг. Тэгээ энэ гариг дээр одоо нөгөө инфра туяаны мужид судалгаанууд хийж байгаа юм л. Ягаад тэгэхээр нөхрийн цөм угаасаа халуун гэдэг нь тодорхой байхгүй чинь гариг үүсэж явж байгаа учраас тэгэхээр тэнд яг хичнээн хийн гариг ч гэсэн магадгүй ус төрөгчийн молекул, хүчил төрөгчийн молекул ямар нэгэн спектр олчих юм бол бид нар энэ онолыг дахиад нэг дэмжих нэг юм одоо гоё юм гарч ирж байгаа гэх юм. Надад бол тэр нэг юм. Би тэгэд миний ганц мөрөөдөл нөгөө харийн соёл иргэншлийн дохио хүлээж авах эсвэл ямар нэгэн харийн амьдрал байгааг бид нар олж мэдэлтэй. Тэгээ ийм тэнүүлч гаригаас амьдрал байгааг олоод мэдчихвэл бүр кул гэхгүй. Бүр амар гоё юм болтой. Ийм хоёр мэдээтэй. Хоёр одоо орны мэдээ. Саяны 7 хоног уншиж суулаа да. За яа янзын юм бэ. Тийм ээ. Тэнүүлч гариг гэдэг байна шүү дээ. Тэр одоо материалуудаа хаана солсон юм бол сони юм да тий. Харин одоо тэр чинь бас нэг юм тайлагдаагүй асуулт болчихж байгаа юм. Дээрээс нь бид нар ерөнхийдөө тэнүүлч гаригийг яаж үүсдэг гэж боддог байсан бэ гэхээр нэг анх Нарны аймгийн үүсэж хахад хамгийн захын гариг чаваас нарыгаа тойрж явчаад өөр гаригтай мөрөлдүүд тэгээ хөрхи жигдчихдэг Нарны аймгаас тэгж боддог байсан байхгүй. Ингээд жигдээд тэгээд ингээд тэнүүлч гариг болдог байх гэсэн чи энэ гаригийн нээлт юг харуулж байгаа вэ гэхээр ерөөсөө яг магадгүй ингэж анх ингэж гарсан ч байж болно. Эсвэл ямар нэгэн байдлаар сансарт тэнүүлчилж явж байхдаа ойр орчмынхын тоосон цэрэг үүртээ татаад маш удаан тэнж явсан гэсэн үг шүү дээ. Жинхэнэ утгаараа шилэрсэн байгаа байхгүй юм. Окторгууд тэгж яхта баахан материал татаж аваад ингээ гариг үүсэж бас болдго юм нэгэд. Эсвэл өөр нэг таамаг хүмүүсээс дэвшүүлээд байгаа наа чин гариг биш. Манай Юпитер шиг failed од те. Од болгож явж байгаа бүтлгүүтсэн нөхөр байна шүү дээ гэж хэлээд байгаа. Одоо алин материалын дутагдлалд орсон хөр. Ийм байж магадгүй. Одоохондоо бид нар алин ч ингээд хэлэх боломжгүй. Тэгээ алин ч байж болно. Гэтэ ирээдүйн судалгаагаар бол миний найдаж байгаа одоо нөгөө нэг ингээд fingers crossed гэдэг шүү дээ. Амар найдаж байгаа юм. Тэнүүлч гариг окторгууд хүртэл явж байхдаа үүсдэг гэдгийг одоо баталчих юм бол энэ чинь хамгийн анхны нэг үгүй энэ төрөд. Тэгээсэй л гэж найдаж шүү дээ. Одоо гэхдээ тэгээ шинжлэх ямар итгэл үнэмшил хамаатай биш шүү дээ. Үнэ. Зөө. Тэр хэдүүлээ чинь хитгэн нэвтрүүлгийн өмнө Марс гариг дээр амьдрал байсан гэсэн. Сая бол одоо ингээд манай дотоод хоёр гаригийн дагуулуудын сарнаас тэгээ өөр бүр тэнүүлч гаригаас хүртэл амьдрал. Ер нь амьдрал тэгээд тодорхой юм шүү дээ тий. Удахгүй шидшүүдээ болсон тэр нь хайр гаргийн дөрүүлээ юм ярьж байхгүй юу. За хэдүүлээ нэвтрүүлгийн амьдралээ. Тэгээд За манай энэ удаагийн нэвтрүүлгийг цахим ирээдүйд хамтдаа өрөөтэй G-Mobile компани